нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг таньдагч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар хайрцаг. Оройн төргийн үзэгчдээ хар хайрцаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараар Дундгов аймгийн төсөв болон сэргээгдэх эрчим хүчний асуудал мөн боломжийн талаар Тус аймгийн засаг дарга мөнхчлөнтэй ярилцгаолно. Хар хайрцаг. За танд энэ өрөө мэндийг хүргэе. Бид бүгдийн урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт ирсэн явдал маш их баярлалаа. Хоёулаа ярилцлага танд баяр хүргэе гэж эхлэмээр байна. Дундгов аймгийн хувьд бол төсвөөс одоо нэгдсэн төсвөөс татаас авдаг биш, харин төвлөрүүлдэг юм цөөхөн хэдэн аймагуудын нэг болсон байна. Тэгэхээр 2025 онд энэ ажлыг яаж хийв, орлогоос тодорхой хэмжээнд нэмсэн байгаа. Тэгэхээр энэ талаараа та манай үзэгчдэд мэдээлэл өгч. За баярлалаа. Тэгээд өөрсөнд бас баярлалаа. За манай Дундгов аймаг бол одоо сүүлийн арчилсан одоо систем шилжсэн, зах зээлийн систем шилжснээс хойш одоо дандаа татаастай явж ирсэн. За татаас нь бол одоо жилдээ нэг 20 тэрбум төгрөг, 14 тэрбум төгрөг, за 23 4 тэрбум төгрөг гэдэг ч юм уу. Байнга жил бүр татаастай явсаар ингээд ирсэн байдаг. Тэгээ 2025 оны хувьд ч гэсэн одоо жилийн эхэнд бол бид нар мөн одоо 19 тэрбум төгрөгийн татаас гэж улсаас авсан байсан. За гэвч яг хөө энэ жил одоо төсвийн тодтгол хийгдсэн. За төсвийн тодтгол хийгдэхтэй холбоотойгоор энэ татаасын хэмжээ бол буурсан гэсэн үг. За мөн одоо Дундгов аймаг бол өөрөө төсвийн одоо татварын орлогоо нэмэгдүүлсэн. За бидний хувьд бол энэ жил татварын орлогооны 5.6 тэрбум төгрөгөөр одоо давуулан биелүүлсэн байсан. За өөрсдийн одоо олох орлогоо, орон нутгийн одоо төвлөрүүлэх орлогоо бол нэмэгдүүлж баталсан байсан. Энэ орлогооч бид бол одоо бүрэн хангалттай биелүүлж явж байсан гэсэн үг. За эндээ бид нар ямар одоо байдлаар явах гэхээр за ер нь одоо хөдөөгийн сэргээлтийн хүрээнд хөдөө орон нутагт шилжин очиж байгаа одоо аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлт чөлөөлтөнд оруулна. За эргээд одоо дэмжлэг үзүүлнэ гэдэг ийм хууль одоо журам байгаа. За гэвч одоо манай аймагт бол тэр нь харамсалтай хэрэгждэг. За хэрэгжүүлэх гэхээр Улаанбаатар хотоос 500 км-с дээш аслагдсан одоо аймаг орон нутагт шилжиж очивол хөнгөлөлт чөлөөлөлт эдэлнэ гэдэг юм байна. Тэгээ манай аймаг бол өөрөө Улаанбаатар хотоос 270 км-т оршдог. Тийм учраас манай аймагт шилжиж очсон одоо аж ахуйн нэгжүүд энэ хөнгөлөлт чөлөөлтөнд одоо эдлэж хамрагдаж чадахгүй байгаа. Тийм учраас энэ бол бас нэг тийм нөгөө хөшөөрөг болж чадахгүй байсан. За тэгэхээр бид бол энэ татварын тухай хууль 2022 оноос хойш өөрчлөлт орсон. Тухайн орон нутагт олсон орлогыг тухайн орон нутагт одоо мэдүүлнэ гэдэг ийм заалт байна. Энэний хүрээнд бол бид нар одоо бүх одоо аж ахуйн нэгжүүдээ манай аймаг дээр одоо уулуурхай явуулж байгаа одоо компаниуд аж ахуйн нэгжүүд байна. За мөн одоо тэнд аймаг дээр тендер одоо шалгараа тендерийн ажил аваад үйлчлэгээр эхэлж байгаа аж ахуйн нэгжүүд байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийг бүгдийг одоо аймгийн орон нутгийн төсөвт одоо татвараа бүрдүүлдэг болоо төвлөрүүлээ гэдэг ийм шаардлага өгж байгаа. Тэр нь бол мэдээж одоо тухайн аж ахуйн нэгж олон ажил хийдэг. Дундговоос ганцхан ажлыг хийдэг бол тэрийг л одоо дундгов татвараа төлөө тэр ажлынхаа тэрийг олохдоо энэ орлогыг дундговоос олсон гэдэг юм чеклж бай гэдэг энэ шаардлагыг бол бүгдэнд нь тавьсан. За ингэснээрээ бол манай татварын орлого бол бас тодорхой хэмжээнд одоо өсөж байгаа. За мөн одоо хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүдийг бид нар ямар нэгэн одоо тусгай зөвшөөрөл дарамт гэхээсээ илүү урьж одоо аймагт одоо бүтээн байгуулалт хийх аж ахуйн нэгж эрхлэх эдгээр одоо хүмүүсийг бол нээлттэй урилга бол хөргүүлээд ингээд ажиллаж байгаа. За тэгээд энэ жилийн хувьд бол бид нар сая 2025 оны 6 сар гэхэд бид бол нэг 5.6 тэрбум төгрөгийн давсан орлоготой. За энийг одоо хувааж тодтогно. За нэмж тодтогно. За энэгээр бол одоо төрийн албан агчийн орон сууц ус эхлүүлээ. За бас аймгийн төв дээр нэг ганц 2 км шин зам тавьчихъя гэдээ байж гисэн. Тэгвэл харамсалтай нь одоо энэ улсын төсөв тодтогох болоод за үүнтэй холбоотойгоор бид бол одоо 21 тэрбум төгрөгийг улсад төвлөрүүлэх одоо ийм шаардлага үүссэн. За ингээд одоо нөгөө 5.6 тэрбум дээр нэмээд одоо 16 тэрбумыг 15.4 тэрбумыг бол бид нар хийж хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөр болон одоо холбогдох ажлуудаас буцааж татуулсан гэсэн үг. Ингээд одоо 21 тэрбум төгрөгийг улсад бол сая төсөв тодтголоор төвлөрүүллээ. Ингэснээрээ манай аймаг
эргээд одоо 1.9 тэрбум төгрөгийн одоо яг өөрийн орлогоосоо төвлөрүүлсэн буюу нөгөө татаастай аймаг байсан болоод төвлөрүүлдэг болж байгаа. За зарим хүмүүс бол энийг юу гэж харж байгаа нэхэр одоо эргээд татуулчлаа нөгөө улсаас мөнгө авдаг гэсэн бол татуулчлаа энэ бол бас тийм сайн биш гэж үзэж байгаа. За миний хувьд бол бидний одоо манай иргэдийн хурлын одоо барьж байгаа бодлогын хувьд бол бид одоо нөгөө 30 жилийн хугацаанд эцэг эхээрээ одоо тэжээлэгдэх хүмүүс шиг тийм одоо байнгын одоо дэмжлэг авч цалин тэтгэмжээ тавьдаг халаалт тулаанаа шийддэг байсан бол одоо бид нэр өөрсдөө бас нэг эрийн цэн түрээд эцэг эхтэй одоо бас тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлдэг болж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр улстай одоо нэг 2 тэрбум төгрөг бид нар бас энэ жил төвлөрүүллээ. За ингэснээрээ бид мэдээж хийж байгаа одоо орон нутгад хийх гэсэн бүтээн байгуулалт зарим хэмжээнд одоо ингээд хасагдж байгаа хэдий ч гэсэн бидэнд бол төрөүний хэлдэг нөгөө аж ахуйн нэгжүүдийг аймагт одоо шилжиж ирж байгаа аж ахуйн нэгжүүд байна. Тэдэндээ дэмжлэг үзүүлэх мөн одоо төр хувийн хвшлийн түвшлийн тухай хууль гэж байна. Төр хувийн хвшлийн түвшлийн тухай хуулиар аж ахуйн нэгжүүдээр хувийн хвшлэр одоо барилга байгууламж бүтээн байгуулалтуудыг хийлгэхээр 100 мянгаас дээш хүн амтай аймаг одоо энэ төр хувийн хвшлийн түвшлэр одоо ажил хийж болно гэдэг. За нэг бол сүүлийн 3 жил татаас аваагүй байх хэрэгтэй гэдэг. Гэтэл манайх одоо аль алийг нь хангадаггүй юм одоо асуудал байсан. Тэгвэл бид нар одоо энэ 2025 онд татаасгүй байлаа. 26 онд мөн одоо татаасгүй явах ийм төлөвлөгөөтэй байгаа. Цаашдаач одоо бид бол одоо татаасгүйгээр өөрсдөө орлогоо бүрдүүлээд за эргээд одоо хувийн хвшлтэйгээ хамтарч төр хувийн хвшлийн түвшлийн хүрээнд ажлуудаа явуулах боломжтой болно. За дотооддоо одоо хөрөнгө оруулалтаа бас зохион байгуулах ийм боломжтой болно гэж ингэж харж байгаа. За тэгэхээр сая бол та хэллээ 2025 оны төсвийн тодтголоор тэр 5.6 тэрбумыг мэдээж аймгийнхаа сумдуудынхаа тодорхой хэмжээнд бодсон төлөвлөсөн хөрөнгө оруулалтуудын төслөө одоо зогсоож ийн гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр 26 оны төсөвт одоо эдгээрийг багтаах тийм төлөвлөгөө орон зай бий гэж харж байна уу те. Мэдээж улсын төсөв батлагдсны дараа л аймгийн төсвөө ярьж эхлэх багтал. За бид бол сая 26 оны төсөв батлахад мэдээж өөрсдийн саналаа хүргүүлсэн. За гэвч одоо улсын төсөв хүндэрсэнтэй холбоотой 26 оны төсвийг саяны 25 онд хийсэн тодтголын хэмжээнд бариулж байгаа. Тэгэхээр бид одоо ингээд сая бүх одоо төсвийн ерөнхийлөгчийн захирагч нарын одоо төсвөөс 30%-аар тансан гэсэн. Тэгэхээр бид нар одоо 30%-ийг танулсан одоо 100% байсан төсвөө 30% болгосон. Энэ хасагдсан одоо өнөөдрийн 70%-аар эх жилийн төсөв батлагдана гэсэн үг. Тийм учраас одоо шинэ бүтээн байгуулалтуудыг одоо шууд нэмэхэд бол хүндрэлтэй. За тэгвэл одоо бидний хүлээж ирсэн одоо нөгөө 70%-аараа буюу энэ жилийнхаа одоо энэ тусан төсвөр явж байсан боловч одоогийн нөхцөл байдлыг сонсож байхад энэ багш эмчнэрийн цалин нэмэгдүүлэх, тэтгэвэр нэмэгдүүлэхтэй холбоотойгоор дахиад одоо төсвийн ерөнхийлөгчийн захирагч нарын одоо төсвөөс 15-аас 18%-ийг хаснаа гэдэг ийм одоо мэдээлэл явж байна. Тэгэх юм бол үнэхээр одоо яг л нөгөө цалингаа тавина. За тэгээд одоо тог цахилгаанаа тавина. Тийм л одоо хэмжээнд очихоор харагдаж байгаа. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар шинээр шин төсөл, шин барилга, зам дэд бүтцийн ажлууд хийгдэх боломжгүй юм төсөв. Тэр нь бол хүндрэлтэй гэсэн үг. За гэхдээ яг орон нутгийн хөгжлийн сан гэдэг юм бол тустай байгаа. Орон нутгийн хөгжлийн сан бол тухайн аймаг орон нутгийн одоо нэг аслагдсан байдал, хүн амын тоо, за тэгээд нэг уул уурхайн одоо компаниуд ажиллаж байгаа хэсгээс шалтгаалж энэ нь бол тодорхой одоо хэлбэлцэлтэй байдаг. За манай аймагт бол мэдээж бас тодорхой тооны уул уурхайн компаниуд байгаа. Үүгээр дамжаад амнаатын хувь бол манайд орж ирж байгаа. За үүнтэйгээ холбоотойгоор орон нутгийн хөгжлийн сангийнхаа ажлуудыг бол бид нар хийн. Ер нь энэ орон нутгийн төсөв дээр одоо яг шинэ бүтээн байгуулалтын зардал гэж бол улсаас тавьж өгдөггүй. Улс бол зөвхөн одоо засварын зардлыг орон нутг дээр тавьж өгöd. За тэгээд орон нутг өөрөө төсвөө давуулаад тэрүүгээр одоо хийх боломж нь байдаг. За мөн одоо орон нутгийн хөгжлийн сангийнхаа хөрөнгөөр одоо төсөл хөтөлбөрүүдээ шийддэг. За энэ жилийн одоо бас энэ улсын төсвийн асуудал дээр бас шүүмжлэлтэй асуудал байгаад байгаа. Энэ бол одоо орон нутаг бид нар төсвөө одоо бүрдүүлээд давуулан биелүүлээд тэрийг орон нутгийнхаа одоо иргэдийн хурал дээр оруулаад ингээд батлаад хөрөнгө оруулалт, шинэ хөрөнгө оруулалт хийгээд явах боломж байгаад байгаа. Бид нар бол одоо тэр татварын орлогоо нэмэгдүүлэх, их үүсвэрээ нэмэгдүүлэх боломж байна. За гэтэл одоо нөгөө төсвийн хүрээ гэж батлаад энэ хүрээнээс илүү одоо төсөв баталж болохгүй гэж байна. Тэгэхээр бид нар одоо нэг улсаас одоо 70 тэрбумд одоо энэ манайхыг 70 тэрбумыг баталчих юм бол бид нар одоо тэн дээр 10-20 тэрбум төгрөгийг нэмж орлого олсон ч гэсэн тэрийгэ зарцуулах эрхгүй болгочихж байгаа.
Энэ бол эргээд одоо бас энэ орон нутгийг өөрөө бие даан хөгжих, за тэгээд орон нутгууд энэ дээр илүү төсвийн орлогоо нэмэгдүүлэх гэх одоо эрмэлзлийг нь бол бас хязгаарласан юм асуудлыг харж байгаа. Яг энэ асуудал дээр та бол одоо миний мэдхээр урд нь бас олон төвшөнд өөр одоо үндэсний төвшин гэсэндээ засгийн газар гэсэндээ ажиллаж явсан юм туршлагатай улс төрчдийн нэг. Тийм болохоор бусад аймагуудын ялангуяа төсөв төлрүүлдэг аймагуудын удирдлагуудтайгаа нийлээд энэ засгийн газар улсын хурлын төвшөнд ажиллаж энэ хууль бодлогыг өөрчлөх тал дээр нь хамтарч хийж байгаа ажлууд байна уу? Яг энийг шийдэх талаас нь. Өнгөө аймгийнхэн жишээ нь бас яг энэ асуудлыг бол байнга гардаг шүү дээ. За бидний хувьд бол одоо 21 аймгийн засаг дарга нар бас одоо ингээд цуглж ярилцдаг, асуудлуудаа ярьдаг. Бид нар асуудал нэгтэй одоо засаг дарга нар гэдэг бас нэг юм юу байна? Анги байна. Групп байна. Тийм, групп байна. Viber chat байна. Тийм. Би бас одоо тодорхой хэмжээнд одоо ангийн дарга маягаар одоо ингээд ажиллаж байгаа. За нөхдүүдтэйгээ ярилцаад сая 6 сард одоо шинэ ерөнхий сайд томилогдоод шинэ засгийн газар бүртгэхэд бид нар бол 7 асуудал хөргүүлсэн. Би өөрийнхөө одоо бланкн дээр гарын үсэг зураад засаг даргын нэрийг бичиж байгаа саналуудын тусгаад 7 асуудлаар одоо санал хөргүүлсэн байгаа. За яг энэ төсөвтэй холбоотой асуудал байна. За мөн одоо хэмнэлтийн хууль гэдэг асуудал. Хэмнэлтийн хууль бол өөрөө одоо тухайн үед ковидын үед гарсан хэмнэлтийн хууль, төрийн хэмнэлтийн хууль гэдэг. Одоо бол энэ хэрэгцээ нь одоо хангагдсан, үүргээ биелүүлсэн бол энэ хуулийг одоо болох ёстой. За тэгээд тэнд байгаа одоо зайлшгүй авах ёстой энэ одоо шалгуур шаардлагууд, хэмнэлтийн одоо механизмуудаа төрийн албаныхаа хуулиндаа, төсвийн хуулиндаа оруулаад энэ хэмнэлтийн хууль гэдэг нь зогсоогооч гэдэг шаардлага өгж байгаа. Тэгэхгүй бол өнөөдрийн байдлаар 5 сарын 31-ний дотор гэрээ байгуулаагүй аливаа ажлыг одоо ингээд цааш нь явуулахгүй гэдэг юм уу. 5 сарын 31-ний дотор гэрээ байгуулагдаж амжаагүй бол ингээд зогсооно гэдэг. Энэ жилийн 5 сарын 31 гэдэг чинь 12 сарын 50% гэсэн. 50% нь одоо тендер зарлаа, 50% нь огт одоо ажил хийхгүй байгаа ч гэдэг ийм одоо асуудал тавьчихад байгаа. Биднэрт мөнгөнд байгаад байдаг ажлаа хийж чадахгүй. Уг нь одоо энэ жил энэ ажлыг бид нэр тэрүүн төгрөгөөр хийх байсан бол эргэжил гэхэд дор хаяг тэрүүн 200-аас тэрүүн 500 бол. Тэгээд энийг одоо эн чинь өөрөө тэр цаасан дээр бичсэн 5 сарын 31 гэдэг тооноос чинь болоод маш их алдагдлалд орж байна. Жил ирэх тусам одоо юмны үн өөрчлөгдөж байдаг. Тэр энэ асуудлаа зогсоогооч гэдэг юм уу. За газрын тухай хуультай холбоотой газар одоо орон нутагт нэг багийн одоо баг дээр нэг айлд газар олгоход л одоо засгийн газрын хуралдаанаар оруулдаг газрын зохион байгуулалт ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулдаг ийм асуудал ус энийг өөрчлөөч гэдэг шаардлага гэсэн. Эхнээс нь өөрчлөх гээд одоо ингээд явж явах шиг байна. Түгээмэл тархацтай ашигт мултмал буюу одоо хайрах дайргыг орон нутгийн бол улсын чанартай зам одоо хийхэд заавал засгийн газрын хурлаар оруулж иж зөвшөөрлөө өгдөг. Энэ асуудлаа болооч гэсэн гэх мэт олон асуудлуудыг бид нар тавьсан. Эхнээс нь бол бас тодорхой хэмжээнд өөрчлөлтүүд орж байгаа. Хамгийн наадах нь одоо наадам одоо үндэсний их баяр наадам гэдэг одоо бүгдээрээ л угаасаа л хийдэг. Орон нутагт бол тэр байтугай одоо энэ малчтын одоо ганц баярладаг баяр нь байна. Тэгэхэд 2010 оны засгийн газрын тогтоолтой сумын наадмыг 5 сая төгрөгөөр, улсын наадмыг 10 сая төгрөгөөр хийнэ гэсэн. Аймгийн наадмыг 5 сая төгрөгөөр хийдэг наадам гэж байхгүй шүү дээ. 10 сая төгрөгөөр хийдэг аймгийн наадамч гэж байхгүй. Овооны наадамч одоо тэгж хийхгүй. Тийм дайх үргэх ёслолч бараг тэнцээс үнэтэй болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр яа гэсэн үг вэ гэхээр бусдаас хандаг бол бусдаас одоо авилгал, шантажинд ор эргээд энэ аж ахуйн нэгжээс мөнгө авцсан чи тэр аж ахуйн нэгжтэй эргээд одоо тусдын үзүүлэлт юм уу? Одоо ийм байдал руу оруулж байгаа хэлбэр байхгүй. Тэгээ энийг өөрчлөөч гэсэн сая энэ 7 сард одоо засгийн газрын эхний хурлаараа тэрийг өөрчлөөд төсөвтэй багтаага дэргэдийн хурлаараа шийдээд яваа гэдэг юм уу. Ийм байдлуудаар ингэж оруулсан. Төрөүний хэлдэг нөгөө төр хувийн хөгжлийн түншлэлийн тухай бол манай аймаг 50 мянган хүнтэй байхаараа яагаад одоо төр хувийн хөгжлийн түншлэлийн хуулиар ажил хийж болохгүй байгаа юм бэ? 50 мянгад л таарсан юм шүү дээ. Одоо манай дээр дулааны станц гэдэг нөгөө 10 аймагт баригдах дулааны станц гэдэг тавс мэдээлэл байна. Тэр танаа дээр байдаг уу? Танаа дээр байдаг. Тэр гацчихсан. Тэрнээс ямар ч хөгжил байхгүй 40%. Тэрнээс болоод одоо ерөөсөө хөгждөггүй манай аймаг. Яагаад тэгэхээр нөгөө дулааны станцтай болтол хүмүүс нөгөө одоо байгаа халаалтын зуухаа шинжилдэггүй. Шинжилчих юм бол одоо шатчих гадаа шүү дээ. Жилийн дараа дулааны станц авчих юм бол халаалтын зух нь одоо ашиггүй болчихно гэдэг. За тэгээд тийм байхгүй учраас шинэ барилга байгууламж барих гэхээр техникийн нөхцөл өгдөггүй нэг юм чөтгөрийн тойрогт орчихсон гэдэг шиг.
Тэгээ ийм ажлуудыг одоо бид нар ингээ хараад сууж явах биш. Уг нь хувийн хөвшилт бид нар санал болгоод та нарын дулааны станцыг бариад өөрсдөө ашиглаад яваа гэж болоо байхгүй. Тэгтэл төр хөвшлийн түншлэр манай аймаг хэрэгжүүлэх боломжгүй. Сүүлийн 3 жил татаас авсан энэ үзүүлэлтийг хангахгүй байна. 100 мянгаас доош хүнтэй. Бид нар 50 мянгатаа таарсан станцыг бариулна шүү дээ. Тэгэхээр энэ 50 мянга 100 мянга гэдэг бол үнэхээр тийм утгагүй асуудал байна. Тэгээ энэ бас одоо өөрчлөгдөх гээд одоо энэ төсвийн тухай хуулитай цуг орцсон явж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр нэлээдгүй бас юм хууль тогтоомжийн өөрчлөлтүүдийг бас бид нар тавьсан. Энэ төсвийн тухай хууль дээрс бас одоо асуудлуудаа тавиал явж байна. Хоёул ярьцгийнхаа ихэнх хэсэгт та зогсгон урдаад өнгөрлөө. Нөгөө 10 аймагт хэрэгжиж байгаа барих гэж байгаа гэж байгаа нөгөө алдарт Солонгосын Экзим банкны санхүүжилттэй хэрэгжиж байгаа. Зээлээр хэрэгжиж байгаа. Энэ 10 аймаг төшгөөс аймгийн төвөдөд баригдаж байгаа энэ дулааны станцын асуудал дээр танай аймгийн хувьд яг одоогийн байдлаар хэрэгжилт нь хэдэн хувьтай явж байна? Явцсан. Тэгээд таны харж байгаагаар танд байгаа мэдээлэлээр энэ төсөл ер нь цаашлах нь үгүй юу? Энэ дээр та мэдээлэл өгч. За энэ бол ер нь одоо бүх аймагт бараг жигдхэн байгаа гэж ойлгож байна. 40%-тай. За 2023 онд 40% төрсөн юм байлээ. Тэгээд 24 онд бол 40.4% болсон буюу 0.4% л одоо ажил хийгдсэн гэж үзэж байгаа. За тэгээд нөгөө Солонгосын компани бол дампуурсан. За энэ өөрөө нөгөө засгийн газрын Экзим банкны одоо зээл чи ер нь бол нөгөө тухайн нутгийнхаа тухайн газрын улсынхаа одоо компаниар хийлэгдэг нөхцөлтэй. Тэгээд нөгөө Солонгос компани нь бол Солонгостой дампуурсан гэдэг одоо ойлголтыг бол бид нар авсан. За тэгээ энэ бол бас манайхны ч асуудал бас байгаа бах. Ер нь одоо тухайлах юм бол ковидын үеэр одоо 2-3 жил одоо ингээд цаатлаа шүү дээ. Тэнгүүд дотоодын компаниудаа бол манайхан ч үсний тохируулга хийгээд үнийн тохируулга хийгээ явцсан байхгүй. Одоо тэр өмдөгрөөр авсан ажил байх юм бол тэрийг саяны одоо энэ 2 жил зогссон эргээд одоо үнийн өсөлттэй холбоотой гэдэг юм. Энэ дээр нь тодорхой өөрчлөлтүүд хийж гисэн боловч ийм одоо нөгөө төсөл төлбөрөөр хийж байгаа юм дээр бол хийгээгүй юм байна. Тэгэхээр энэ компани ч өөрөө нөгөө анх тохирсон гэрээгээр хийх гэсэн чинь хүрхээ болчлоо гэдэг саналыг тавиад ингээд нэг 60%-аар төсөө нэмэгдүүлэх гэдэг саналыг тавьсан юм байна. За тэгээ манайхан бол тэрийг зөвшөөрөөг юм байлаа. За тэгээ 60%-аар нэмэгдүүлэх санал нь явж байгаа сүүлдээ 10% болсон юм уу тэгжээд л нөгөө компани дампуурсан байт юм бэл. Одоо бол Монголд одоо төслийн нэгжин шинээр байгуулагдсан. Одоо дахиад одоо хилцээрүүд нь цаашаа явж байгаа. Нөгөө компани нь бол Солонгосын хуулиар бас одоо дампууруулахгүй нэг удаа ингээд нэг авж үлддэг тийм байд юм байна. Тэндээ оруулж өгөөч гэдэг тэр цаанаас Солонгосын шүүхтэй одоо хүсэл тавьсан байгаа гэдэг ийм мэдээлэлтэй байна. Тэгэхээр энэ бол ер нь хүндрэлтэй. За дээр нь одоо энэ манай аймагт бол нэг 20 одоо мегаваттын дулааны станц баригдахаар байгаа. Гэтэл өнөөдрийн манай аймгийн төвийн хүчин чадал бол 34 мегаваттыг одоо хэрэглээ болов. Өнөөдөр хэрэглээ 34 байгаад байдаг. Шинээр баригдах дулааны станц маань 20 байдаг. За дээр нь одоо нэг 2 дугаар хэлхээний шугам сүлжээ гэдэг юм одоо хүртэл тавигдаагүй ийм байдалтай байгаа. Тэгээ энэ жилийн төсөв дээр бол одоо 2 дугаар хэлхээний шугам сүлжээг тавиулж байгаа. За бид нар энэ дулааны станц одоо хэзээ ашиглалтанд орохыг мэдэхгүй байна. Орсон ч гэсэн манай аймаг бол бүрэн халааж чадахгүй гэсэн үг. Гэтэл өнөөдөр манай дээр ямар нөхцөл байдал байгаа гэхээр энд одоо манай дундгой ус гэдэг нэг орон нутгийн өмчтэй халаалтын компани байна. Дээр нь ганэлч гэдэг хувийн одоо компани байна. Одоо жижиг зуухнууд байгаа. Тэгээ эдгээр уурын зуухнууд. Эдгээр маань яадаг вэхээр одоо энэ дулааны станц ашиглалтанд орох гэж байгаа учраас бид нар өргөтгөл хийхгүй. Технологи сайжруулахгүй. Одоо нэг өнөөдөр шин зуух барьцдаг. Гэтэл маргааш нь дулааны станц ашиглалтанд орчих юм бол өргөө зардал болохгүй тийм шүү дээ. Бүгд одоо өргөө болохгүй. Тийм учраас эдгээр маань одоо өргөтгөл хийдэг юм байна. За тэгэхээр одоо шинээр барилга байшин барь, үйлдвэр үйлчлэгээ явуулъя гэдэг хүн хүсэл тавихаар техникийн нөхцөл өгдөггүй. Техникийн нөгөө хүчин чадал дийлэхгүй. Тэгэд ийм нэг одоо тойрогт орчихсон юм байдалтай байсан. За бид бол сая ямар ч байсан орон нутгийнхаа төсөв дээр бас тодорхой хөрөнгө тавьж хагаад 600хан дээр одоо шинжил хийлээ. Нөгөө дундгой ус гэдэг одоо орон нутгийн өвчтөй компани байгаа. Тэн дээр 600хан дээр шинжил хийгээд одоо нэг 7.5 мегаваттыг бол хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Хуучин одоо шугам сүлжээг нь бол бас өргөтгөлөө 1200 м шугам сүлжээ өргөтгөлөө. Тэгэхгүй бол энэ одоо 60-70 оны шугам сүлжээ тэгээд одоо бүр цоор зэвэрчихсэн одоо шинжил хийгдэг ингээ удчихсан байсан. Энэ шинжилгүүдээ хийгээд одоо бол бид нар тодорхой хэмжээнд бас шинэ барилга байгуулалт барих ийм боломжтой болж эхэлж байна.
За дээр нь одоо аймгийнхаа урд тал дээр бид нар хог шатаагаад дулаан гаргах 100 гэдэг одоо тендер зарлаад ажил нь хийгдээд явж байна. Одоо Монгол улсад анх удаа хог шатаагаад тэндээсээ дулаан гаргана гэж байна. Тэндээс бол нэг 8.8 мегаваттын одоо бас дулаан гарна гэж үзэж байгаа. Тэгэхээр хог шатаах цуухны хувьд бол мэдээж нэг талаараа дулааны эрчим хүчний дулаан хангамжийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж өгнө. Нөгөө талдаа бас нэг том ашиг тус нь бол энэ хогны менежментийн асуудал дээр том шийдэл гаргаж өгч байна л та тийм ээ. Тэгэлгүй яг бид нар ер нь энэ 2025 оныг иргэдийн амьдрах орчныг сайжруулах жил болгон зарласан. За энэ үрээндээ бол бид нэгдүгээрт нь аймгаа бол бүрэн камержуулаад камерын нэгдсэн удирдлагын төвтэй болсон. Сая хүлээж авсан байгаа. Одоо хүний царай таньдаг, номер таньдаг, бүх нөгөө зөрчил илрүүлдэг ийм камерын системтэй боллоо. Гэрэлтүүлэг одоо аймгийн төвөө одоо бүрэн гэрэлтүүлэг хийгдээд дуусч нарны одоо эрчим хүчээр ашигладаг одоо 2000 гэрэлтүүлэг тавилаа. Дээр нь дахиад сумаасаа одоо ингээд тавиулаад бүх аймаг сумын хэмжээнд адилхан тавьж байгаа бид нар. Ерөөсөө аймгийн төв, сумын төв бүгд одоо энэ гэрэлтүүлгээ камержуулалтаа адилхан стандарт дулааны шуумсулжээгээ өргөтгөө. За тогны эрчим хүчний асуудал бас одоо өнгөрсөн жил хүнд байсан. Одоо та бүхэн мэдж байгаа улс тойроор одоо тогтсордог. Манай дээр хүчин чадал нь дийлэхгүй унаад уг нь бол одоо маш том одоо станцтай боловч нөгөө трансформатор нь дийлдэггүй. Тэр нь дийлэхгүйгээс шалтгаалаад манай аймагч 24 цаг одоо тоггүй, айлууд нь халаалтгүй, сүүлдээ нөгөө байрны айлууд чинь гал төлөх боломж байхгүй юм чинь. Газын билетийг асаагаад тэрэндээ одоо ингээд ээгээ сууж яана гэдэг юм хүртэл одоо яригдж байгаа. 21-р зуунд. Тэгээ бид нар трансформаторын хүчин чадлуудыг нэмэгдүүллээ. За тэгээ хогны асуудал бол манайх бас хүнд байсан. Одоо энэ хогныхаа асуудлыг бол бүрэн шийдэхээр ингээд ажиллаж байна. Тэгээ эндээсээ бол хогоо одоо шатаагаад тэндээсээ дулаан гаргана. За дээр нь одоо нөгөө хогоо бүрэн шийдэж байна гэсэн үг. Тэгэхээр 100 болвол одоо ер нь хогоо одоо аваад пресслээд ах юм. Хогоо пресслээд нөгөөдгөө шатаахгүйгээр өвөл одоо яг шатаана. Хог маань дууссан тохиолдолд бол зүгээр хүрэн нүүрсээр одоо энэ юу маягаар халуурчин зуух маягаар одоо ашиглаад явчих юм байна. За энэ уул уурхайн энэ бол өндөр градус 1000 градус шатдаг ямар нэгэн утаагүй одоо хоргүй ийм одоо юу гэж байгаа технологи байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо эмнэлгийн аюултай хог хаягдал уул уурхайн одоо энэ хог хаягдлуудыг бид нар шатаах боломжтой гэж харж байгаа. Оюу толгой, таван толгой гэдэг одоо энэ томоохон уул уурхайн компаниуд хаяанд байж байна. Та саяхан нэг мэдээж энэ бол эргээд аймгийн төсөвтэй холбоотой асуудал. Юу гэхээр саяхан та Дундгуй аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бас байгууллагын аймгийн төсвөөс авч байгаа төсвийн хэмжээндээ тайлбар наачаа гэсэн нэг асуудлыг дэлгэж тавьсан байгаа. Тэгэхээр энэ дээр та дэлгэрэнгүй мэдээлэл өгч юу болж өнгөрөв? Тийм үү, ичдийн оронтой холбоотой тийм. За ичдийн оронтой холбоотой асуудал дээр яг ер нь анхнаасаа бол юм болсон юм. Одоо сошиал дээр, Twitter дээр одоо тэр Magic Box-тэй холбоотой Magic Box гэж бас нэг төслөө шүү дээ. Номын сонгууд хийдэг. Түүнтэй холбоотой иргэд одоо ингээд шүүмжилтэй янз бүрийн байр суурьтай юмнууд хандаад за тэгээд ичдийн орон одоо төсвөөс мөнгө авдаггүй юу гэдэг хэлцүүлгүүд явсан байлээ. Тэгээд авдаггүй гэсэн гээ. Тэгээд нөгөө Хинтээ аймгаас тэдэнд 150 сая төгрөгийг эхний 6 сард авлаа инглээ гэдэг юмыг оруулж ирээд Дундгуй аймаг эндээ өгдөггүй яадаг вэ гэдэг асуултыг надаас одоо сошиал дээр тавьж эхэлсэн. За миний хувьд бол за энэ ичдийн орон Дундгуй аймгийн ичдийн орон жилдээ 300-аас 350 сая төгрөгийн одоо ийм төсөв бол авдаг гэдэг асуудлыг тавьсан. За гэхдээ одоо энэ дээр мэдээж одоо шүүмжлэлтэй асуудал байгаа. Цар хүрээг нэмэгдүүлэх ийм шаардлагыг бол бид нар тавьсан. Тэрийг хэлсэн. За дээр нь одоо нөгөө хандивын орлогоо бас одоо тайлгнадаг байгаа ч гэдэг шаардлагыг бид нар тавьж байна. Өнгөрсөн онд бол бид 2024 оны 11 сарын 1-ээс би бол ерөнхийдөө одоо ажиллаа авсан гэж үзэж болно. Тэгээ шууд одоо төсөвтэйгээ золгоод төсөө хэлцүүлээд явсан. Энэ хүрээнд ичдийн орон дээр очиж танилцсан үйл ажиллагаа нь мэдээж одоо ингээд явагдаж байна. Хамгийн гол нь нөгөө тайлангаа бүрэн гүйцэд тавьдаг байгаа ч гэдэг асуудлыг тавиад байгаа. Манай одоо өгсөн мөнгөний хэмжээнд тайлан тавиад байдаг. Гэтэл цаана одоо олж байгаа юуны сургалтын төлбөр байна. За дээр нь хандивын орлого. Энэ хоёр чинь ямар байд юм бэ? Энийгээ тавиа давхар. За тэгээд энэ хоёр чинь өөрөө хангалтгүй байх юм бол бид нар үлдсэн одоо зардлыг нь төлөё. Нэг бол энэ нь одоо хангалттай байгаа бол бид нар одоо мөнгө өгөх шаардлага байхгүй. Энэ мөнгө чинь өөрөө иргэдийн төлсөн татварын мөнгө. Тийм учраас эргээд ийм хяналттай байх хэрэгтэй гэдэг асуудлыг л тавьсан. Тэгээд одоо тэр хэвлэл дээр юм сошиал дээр мушигснаас үүдээд гэж ойлгож байгаа. Ганж авлан
одоо лонтон тохиогийг үүсгэн байгуулагч Ганж Авхлан бол тэрийг буруугаар ойлгосон юм уу гэж харсан. Тэгээд хэвлэл дээр нэг жоохон тийм явсан. Тэр нь бол бидний зүгээс тэр одоо төрийн бас байгууллага лонтон тохиотой юм уу Ганж Авхлантай холбоотой ямар нэгэн одоо юу шаасан мэдээлэл байгаа юм шүү дээ тийм ээ. Тэр нь бол угаасаа манай дээр бол өөр одоо нөгөө орон нутгийн төрийн бас байгууллага тэрийг ажиллуулж байгаа. Тэн дээр энэ асуудал юм биш үү гэдгийг тавьж байгаа. Ер нь яг мэдээж тэр барилга байгууламжийг одоо тэр өмнө төгрөгийн барилга байгууламжийг бариад өгч байна. Бид тэрийг барьсан бол тэр өмнө төгрөгөөр барих байсан. Тэрний зардлыг бид нар одоо ингээд тодорхой хэмжээнд гаргаад хүүхдүүдэд тэндээ одоо хүрээ хүртээмжийг нэмэгдүүлээд явуулах нь бол одоо сайшаалтай зүйл. Тэрийг явуулах л ёстой. Гол нь тэр нь үр дүнтэй эргээд олон хүүхдийг хамарсан байх ёстой гэдэг шаардлагыг бий бол тавиад байгаа. Яг одоо аймаг руу ордог зам дээр буюу энэ боржхон харивжих гэдэг хоёр баг дээр байгаад байгаа байхгүй. Тэнд очиод үзэх юм бол энэ хоёр багийн хүүхдүүд ингээд яг орж гардаг хүүхдүүд л хэдэн хүүхдүүд эргэлдээд байна. Энийг хөтөлбөртэй болгоод бүх багаас хүүхдүүд авдаг болгоод за англи хэлний одоо сургалт явуулж байгаа бол багаас хүүхдүүд авъя. За сумаас их наашин мэдээ сумаас энд ирж хүүхд сурна гэж байхгүй. 9 баг байна. Аймгийн төвийн 9 багаас баг бүрээс ижил ав. Жодоогоор хичээлүүлж байгаа тэр нөгөө бус тэмээр хичээлүүлж байгаа баг бүрээс ав. Ийм одоо ажил явуулаач гэдэг шаардлагыг бидний зүгээс бол тавьсан байгаа. Хүүхд төрөл хөгжлийн газартайгаа хамтраад ингэж ажиллаа гэдэг ийм шаардлагыг тавиад ажиллуулж байгаа. Тэгээ ийм л асуудал байгаа. Ер нь бол мэдээж төсөв өгж байгаа юм чинь иргэдийн төлсөн татвараар одоо санхүүжүүлж байгаа юм чинь тэн дээр бол хяналт тавих хэрэгтэй. Тэрийг тэр бол зарчмын шаардлага. Шаардлагатай юм өгж гэнэ үгүй гэдэг мэдхийн тулд байхгүй. Цаана тэр юм төгрөний одоо орлого олчдаг байх юм бол бид нар 300 сая өгөх юм шаардлагагүй л гэсэн. Тэгэхээр одоо дутуу байшин бол бид нар тэрийг нь гүйцээж өгөөд хүүхдүүдтэй одоо хүртээмжтэй байлгая гэдэг юм шаардлагыг тавьж байна. Яг энэ дээр бас буруу ойлголтууд нэг жоохон явсан байх. Яг энэ дээр нэг үйл ойлголцол гарч байгаа гэж зөвөр миний зүгээс хувийн зүгээс бол ажигласан. Тэр бол яг хувьдаа л яг л нэг өөрөөсөө гэсэн ажендатай зорилготой ийм залуучууд гэтэл яг дунд нь үйл ойлголцол үсээд хоёр талдаа гарцсан нэг хэсэг бас хэд хоног нэлээд сонирхолтой байлаа. Гэхдээ хоорондоо ойлголцоод энийг шийдчих болов гэж найдаж байна. Болон хэвлэл цаашлынхан маань тэр хоёр талд нь гаргаад ирсэн. Миний зүгээс бол тэгж тэрийг тавьчаад эргээд харсан чинь яг буруу тийшээ явах шинжтэй болох нь би устгацсан. Устгадаг зорилго нь хүүхдүүдэд очих нөгөө хандив нь багасчих үедээ гэж бодсон байхгүй. Тэгээ устгацсан чинь яага устгачих вэ инглээ тэглээгээд нөгөө энэ талаасаа өөрөө ингээ худлаа болохоор устгацлаа санхүүжилт өгдөг юм байна иддэг уудаг гэдээ харна. Нөгөө санхүүжилтийн баримтыг бид нар гаргаж үзүүлсэн. Танай ижидийн орон дээр очиод уулзаад тэнд Монгол гэрийн халаалт улаалгын чип вакцыг бас суурилуулж юмсан. Тийм шүү дээ. Макас одоо манай дээр гэдэг юу та? Нүби хүүхдийн сангаас бар анхандаа бол өргөжлөлөдөд тийм ээ. Нүби хүүхдийн сан мак дундгой аймаг 3 хамтраад гэдэг байхгүй 3 талаас мөнгө. Тэгээд явж хахад бол бас их тийм шинийг санаачлаад хийчи дундгой аймгийн өссөн төрсэн ийм залуучууд тэр төрөөмс байгууллагыг санаачлаад явж байгаа гэсэн мэдээллийг сонсоод бол надад ч гэсэн урам зориг өгсөн ийм зүйлүүд тухайд бол болж исэн. За тэгээ энэ асуудал нэг тал руугаа шийдэгдээд энэ зүгээр цэвэр тайлгналтын асуудал бие биенээ ойлголцох юм асуудал байгаа гэж бодод байна. Бид нар одоо тэр одоо юуны жижигцөгийн дэлхийн аврагт Азийн аврагт явж байгаа хүүхдүүд ер нь одоо манай ичидийн орноос тэр тэмцээн уралдаанд явж байгаа хүүхдүүд бол бид нар одоо тэр санхүүжилт нөгөө 300 гэлгүүгээр гаднаа дэмжлэг тусламжийг бол бид нар бас байнга үзүүлж явдаг. Хүүхдүүдийн өсөлт хөгжил хамгаалал хүүхдийн эрхийг хангах энэ ажлыг ярьсных Дундгов аймгийн хувьд ер нь энэ 21 аймаг дундаа хүүхэд хөгжил за магадгүй одоо энэ өрсөлдөх чадварын индекс гэдэг ч юм уу тийм ээ энэ үзүүлэлтүүд дээр ер нь хаа явж байна. Энийг сайжруулах юм цаашдын төлөвлөгөө тань ер нь ямар зүйлүүд байна. Манай үзэгчдэд мэдээлэл өгөл. Өрсөлдөх чадварын индексийн судалгаа гэж хэлдэг. Манайх бол 23 оны дүнгээр 24 оны дүнгээр бол ер нь сүүлийн 2000-аас 2024 онд манайх 21 аймагаас одоо 21-т орсон юм үзүүлэлттэй яваад байгаа. За бид бол энийг өөрчлөх одоо юм зорилго тавиад ажиллаж байгаа. За дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд ч гэсэн одоо сая өнгөрсөн засаг даргын шуурхай уралдаан дээр бид нар бас нийт танилцуулж байлаа. Өмнөг аймагаас 10 дахин бага байна. Төв аймагаас 3 дахин бага байна гэдэг юм. Энэ бол мэдээж 24 оны үзүүлэлтүүд. 24 он гэхэд 24 оны хүртэл 20-24 оны хооронд үзүүлэлтийг харахаар манай аймгийн хүн ам жилээс жилд одоо ингээд буурж ирсэн байна.
22 онд одоо ингээд 500 хүнээр 23 онд 700 хүнээр 24 онд 1000 хүнээр гэдэг юм ингээд буурж байгаа тоон ингээд өсөд идэг. За харин энэ 25 онд буюу сая энэ 4 сард бид нар авсан мэдээлэлээр бол өмнөх онд одоо 1000-аар бууж өснө болоод эргээд нэг 70 хүнээр нэмэгдсэн одоо юм үзүүлэлттэй бид бас баяртай байгаа. За баяр 1000 нэмсэн шиг бид бол бодож байгаа. 1000-аар буух өснө болоод 70-аар нэмэгдсэн шүү дээ. За энэ дээр бид нар ямар арга хэмжээнд явж байгаа гэхээр бид нар нээлттэй дундгой өгöd хөтөлбөр хэрэгжүүлж байна. За нээлттэй дундгойн хүрээнд бол Дундгой аймагта шилжин ирж ажиллах одоо төрийн албан агчдыг урьж байна. Ажлын одоо албан агчдыг намайг ажил авахд 180 орчим төрийн албаны одоо төрийн захиргааны ажил оронтой сул байсан. Зарлаад хүн ирдэггүй, шаардлага хүн байхгүй, нэг бол сонирх хүн байхгүй. За дээр нь одоо хувийн хвшлийн бас одоо 100-аад ингээд оронтой ингээд 300 оронтой сул байхад ажлын байранд нь ирэх хөнгөл ингээд байж байна. Одоо бол нээлттэй дундгойн хөтөлбөрийн хүрээнд бид нар шилжиж ирж байгаа нэг шаардлагатай байрны ажлын байранд ирж байгаа албан агчид одоо 3 жил бол үнэгүй байранд хангах явдаг. Ийм одоо оролцоод гаргаад төрийн албаныхаа байрны одоо манай дээр яг түрээсээр байдаг нэг хэдэн байрнууд байдаг. Тэднэртээ бол одоо түрээсгүйгээр байлгаж байна. Сая бас одоо жишээ нь англи хэлний багш нар нь 2 англи хэлний багш бас нэг филиппин багш гэл ингээд 3 багш авчирлаа тэднийг одоо байлгах байр гэд бидний нөгөө байр маань дууссан. Тэгэхээр нөгөөдөлдөө түрээсийг нь өгөөд одоо түрээсийг нь 3 жилийн түрээсийг нь даая гэд ингээд ажиллаж байгаа гэх мэтэр. Тэгээ боловсролын чанараа сайжруулах одоо оюунлаг дундгой нээлттэй дундгой захин дундгой гэд малчин малаж хувь дэмжих хөтөлбөр гэдэг нь олон хөтөлбөрүүдийг ингээд санаачлаад хэрэгжүүлээд явж байна. Аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрүүд бас одоо хэрэгжүүлж байна. Аялал жуулчлалыг дэмжих хүрээндээ бид нар бол эхний ээлжинд одоо манай дээр чинь цагаан суурга, их газрын чулуу, бага газрын чулуу, за сүм хөхвөрд, өнгийн хийдгээд ингээд нэр нь бараг шүлэг шиг юм одоо сайхан газрууд байна. Эднэр дээр мань хамгийн гол нь одоо нөгөө аялал жуулчлалын кемпүүд байхгүй байна. Шаардлага хангасан одоо аялал жуулчлалын одоо резортууд байхгүй байна. За яг манай цагаан суурга дээр бол одоо говь карвансерэй гэдэг байгаа. За гэвч одоо нөгөө юугээд хэлэхгүй шүү дээ. Ачаалал хэлэхгүй байнга 2-3 сараар одоо захиалгатай байж байна. Өнгийн хийд дээр өнгийн голдогоо өнгийн хийд дээр байгаа хэдэн одоо аялал жуулчлалын газрууд байгаа. Тэд нар бас одоо ачааллаад хэлэхгүй шүү байж байна. Тэгэхээр малчтаа одоо малчин кемп ажиллуулаач гэдэг ийм одоо нээлттэй тавьж өгсөн. Өөрсдөө яг дэрэгдээ малчнаа хийгээд хажуудаа хэдэн гэртэйгээр энэ Улаанбаатар хотынхан одоо бас салхинд гармаар байдаг шүү дээ. Заавал Ахтуу хамаатан саданд очиж дарамт үзүүлгүүгээр тэнд очиод хүүхдүүдтэйгээ очиод сайхан малчин кемптэй очиод түрээслэх гэсэн үг шүү. Түрээслэн. Түрээсийн хамаатантай болно гэсэн. Тэгээд тэнд нь одоо малыг саагаад ингээд байгаа тэндээ амьдраад хэд оноод явах боломжтой. Одоо манай тэр цагаан суургийн урд байгаа айл гэхэд одоо тэндээ ингний сүтэ кофе мофи гэдэг ингээ гаргачихсан. Ингний сүгээр одоо янз бүрийн юмнууд хийгээд малчин кемп ажиллуулад ингээ явж байна. Хоёул ярилцлагынхаа эхний хэсгүүдэд тодорхой хэмжээнд одоо дунд говьчуудын одоо өрсөлдөх индексийн тухай, боловсрол хөгжлийн тухай, хүүхэд хамгаалал, боловсрол ер нь л ингээд ярьлаа. Гэхдээ та одоо манай үзэгчдэд магадгүй дунд говийг сонирхож байгаа бизнес эрхлэгчдэд зориулаад ер нь дунд говьд очиж ялангуяа аймгийн төвд амьдрахад нөхцөл байдал ийм байна гэсэн мэдээлэл өгөөч. Бас та түрүүн бас хэлж ирсэн нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, за тэгээд болон хувийн хвшлүүдийн хамтын оролцоотойгоор хэрэгжүүлж байгаа энэ агаарын бохирдлыг бууруулах төслүүдээс хэрэгжиж байгаа юм байна. Тэгэхээр бас утаа бол бага гэж ойлголоо. Тийм, утааны асуудал яг нь ер нь одоо өнгөрсөн оны хувьд бол манай аймаг одоо энэ төв сүрэн газруудын хувьд бол утаагаар агаарын бохирдлоор бас 5-д орж ирсэн. За энэ бол өндөр хэмжээ гэсэн үг. Улаанбаатар одоо нэгт байлахад манай 5-д орж байна гэсэн. За энэ жил бол одоо энэ халаалтын зөвхнүүдийн шинжилттэй холбоотой одоо мэдээлэлс багасж байгаа нэг хар утаа гаргахгүй одоо цагаан термийн утаа гарч байгаа. За хувийн хвшлийн одоо аж ахуйн нэгжүүд дээр энэ агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гэж байсан. Тэднийх утаа шүүгч тавьж өгсөн юм билээ. Тэрийг ажилуулдаг юм байна. За тэрийг ажилуул гэдэг шаардлагыг тавьж байгаа. Тэгэхээр агаарын бохирдол бол буурнаа. За миний хувьд бол өөрөө одоо насаар л энэ Улаанбаатарт амьдэрсэн хүн шүү дээ. Нэг настайгаас одоо өнгөрсөн жилийн хүртэл 44-5 нас хүртэл одоо амьдралаа. Тэгээ одоо орон нутагт очиод нэг жил болж байна. Яг л жил болж байна. Тэнд бол ямар ч стресс бол байхгүй байна. Утаа алга байна гэж хэлж болно. Төгжрөл нөгөө ийшээ гараад
км гаруй утааг болчих шүү дээ. Төгжрөл гэж бол байхгүй. Зам боржуурын асуудал. 2 минутын хоттой манайх одоо энд 2 цагийн одоо 20 минутын хоттой болох гэдэг бол бид нар 2 минутанд ер нь ханаас цаашаа хүрсэн болж байна. Хүүхдүүдийн боловсролд одоо маш сайхан байна. Хүүхдүүд тэнд ч одоо гэрээсээ гараад айх юмгүйгээр дугуйлан секцүүдтэй явах боломжтой байна. Хичээлээ хийхэд одоо ямар ч одоо айх айцгүйгээр бүх юмдаа одоо хамрагдаж болж байна. Дээрээс нь аймгийн төв бас камержуулсан байгаа учраас. Аймгийн төв бол бүрэн камержуулсан хэрэглүүлэгтэй болгосон ямар ч асуудалгүй байна. Энэ жил манайх бас одоо нэг үзүүлэлтээ хэлэхэд улстай одоо боловсролын чанараараа ерөнхий боловсролын нэг сургуулиудын ЕШ үнэлгээгээр улсад эхний 5-д орлоо. За. 5 одоо сургалтгуунаар англи, математик, физик, нийгмийн ухаан гэдэг ийм 5 сургалтгуунаар улстай тэргүүллээ. Тэгэхээр манайх бол боловсролын чанар бол өндөр болж байгаа. Сая яг англи хэлэн дээр жоохон тааруу байсан. Одоо англи хэлний одоо гадаад багш авчирлаа. Англи хэлний багш нар мөн сайн дурынхан энэ авчираад одоо бас ингэ явж байна. Тэгэхээр боловсролын чанар бол өндөр болно. Амьдрах орчныг сайжруулахад бид нар түрүү хэлсэн одоо дэд бүтцүүд шийдэгдэж байна. Барилга байгуулшин барих, хаус орол барих газрууд бид нар одоо эх 7 хоногоос дуудлага худалдаа зарлах гэж байна. За ингээд бол ингээд боломжууд бол бүрэн байгаа. За манай аймгийн хүн амын насжилт бол бас маш өндөр байна. Сая ерөнхийлөгчийн одоо нөгөө цагаан сараар ерөнхийлөгч 100-аас дээш насны ахмадуудад бэлэг өгдөг, гарын бэлэг хөргүүлдэг. За би бол өөрөө 100-аас дээш насны ахмадуудад одоо гарын бэлэг хөргөж өглөө. Одоо сайхан ахмадууд байна. Цочтол 100 настай гэчихэд хажууд сууж байгаа гинт босоод ингээ гүгээ авчдаг хүн байна. Тэгээ асуухаар бол айрыг цагаагаа уудаг, нөгөө ингэний хоромгоо уудаг, айргаа уудаг гэж байна. За манай аймгийн айрыг бол үнэхээр одоо бусад аймгийн айрагтай нөгөө булганы айрыг мэрэг гэж ярьдаг. Яг жинхэнэ айрыг мэддэг хүн бол дундгой айрыг бол жинхэнэ айрыг гэдгийг хэлнэ. За дундгой мах гэдгийг бол энэ бүгдээр л мэддэм байна. Би тэнд очсноос хойш бол энд байгаа таньдаг мэддэг болгонд одоо дундгой мах явуулаач, борц явуулаач гэдэг захиалгыг бол өгж байгаа. За тэгэхээр бид нар энэ нөгөө цагаан эдээ мах одоо энэ боломжтой одоо энэ бүтээгдэхүүнүүдэд бид нар илүү одоо хоршоо хэлбэрээр нь хөгжүүлээд худалдаанд гаргах зөвхөн өөрийгөө нөгөө амжиргааны аж ахуй биш арилжаа руу чиглүүлээ гэдэг ийм шаардлагыг бол тавьж байгаа. Манай аймгийнхаа одоо шинэ оршоо хөдөлгөөнд бас одоо хамгийн гайгүй бас боломжийн хэмжээнд хамрагдсанаар одоо үнэлэгдэж байгаа. 453 хоршоод нийтдээ одоо 50 орчим тэрүүн төгрөгийн одоо энэ санхүүжилтүүд бол авсан байна. За энийг одоо бас зарим одоо хүмүүс мушгин гуйлаад одоо энэ шинэ оршоо хөдөлгөөн бол бас биш байна гэдэг ч юм уу те. Миний хувьд бол тэр одоо өрөөгөөж өгж байгаа гэж харж байгаа. Иргэн төлөлт муу байна гэж ярьдаг. Иргэн төлөлт болоогүй шүү дээ. Аваад жил болоогүй юм чи хэдийдээ иргэн төлөх юм тийм ээ. Тэгэхээр зөнгөж хүүн одоо ороод явж явах хэвээр. За энийг одоо хамгийн олон дундын оршоо болгоод энэ сүү цагаан эдээ хийж байгаа нь нийлээд хийдэг, махаа хийж байгаа нь нийлээд хийдэг. Эргээд уул уурхайн компаниудаа бол Улаанбаатар руу ингээд хүргэдэг ийм зохион байгуулалт руу оруулъя гэж байгаа. За аймгийн төвийн яг араар одоо хэвтэ тэнхлэгийн зам одоо ашиглалтанд орно. Ирэх 2 жилдээ бол очих байхаа гэж бодож байна. Энэ жил бол эхлэлүүд нь тавигдаад 40 км зам бол нийтдээ ингээд явцсан байна. 10 хайр Мандалгов Чойрын одоо ингээд холбосон зам. Аймгийн төвийн хаалганы яг араар 500 м-т ингээд огтлолцож байгаа. За энийг бол бид нар хөгжлийн дөрвөн зам гэж нэрлээд тэн дээр ерөнхий төлөвлөгөө хийж байгаа. За энэ дээр бол логистикийн чиглэлээр хөгжинэ. За мөн одоо үйлчилгээний чиглэлээр энэ дөрвөн талаас дамжин өнгөрж байгаа энэ бүх хүнээтэнд бид нар хоол идүүлээд амраагаад ингээ гаргадаг болгоё. За мөн одоо жижиг дунд үйлдвэрлэлийн саяны ярьдаг хүнс хөнгөн үйлдвэрлэлийн одоо аж үйлдвэрийн парк байгуулна. За тэгээд одоо манай аймаг бол яг энэ төвдөө байдаг. Дөрвөн тишээ ногтлолцож байдаг. Урагшаа хойшоогоо одоо гарах гарцтай ойрхон байдаг болохоор манай дээр одоо энэ эрчим хүчний хаб болё гэдэг ийм одоо хүсэлтийг бол бид нар тавиад сая өнгөрөгч 5 сарын 12-нд юунд болсон Дорногов аймагт болсон юуны гоён бүсийн уулзалтан дээр бол бид нар оруулаад засгийн газрын хуралдаанд шийдвэрлсэн байгаа. Тэгэхээр одоо эрчим хүчний хаб болох юм боломж байна. Зам харгуу бол одоо сайхан болж байна. Тэгээд хийж хэрэгжүүлэх одоо боломж бол асар нээлттэй байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо дэд бүтцийн үед бол бид нар тодорхой хэмжээгээр шийдчихлээ. Хамгийн гол одоо тулгамдаадсан асуудал маань халаалт байхгүйтэй холбоотой бүх асуудал зогсож исэн. Одоо нарны салхины эрчим хүчээр станц байгуулъя гэж байгаа компаниуд байна. Сая бол эхнээсээ газраа аваад газрынхаа төлбөрийг төлөөд ингэ явж байна. Хөрөн нүүрсний одоо улсын хэмжээний хөрөн нүүрсний нийт одоо нөөцийн 63% манай аймагт байна. За тэдгэрийг түшиглээд одоо
станц байгуулъя гэж компани аж ахуйн нэгжүүд байгаа. Бидний хувьд бол дэмжиж байна. Ямар ч асуудалгүй дэмжинэ. За ингээд одоо цаашаа энэ суурь дэд үтс босод одоо энэ жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал, хүнс хөнгөн үйлдвэрлэл эдгэрийг одоо ингээд явуулахад бол түрүүний яриад байгаа нөгөө 21 гэдгээс бол энэ 4 жилдээ ямар ч гэсэн бид нар өсрөнгөө урагшлна гэдэгт бол итгэлтэй байгаа. 21-ээс 21-тай гамчмаас мэдээж дараагийн хэдэн жилдээ ер нь бол нэг англи хэлний no way but up буюу одоо тийм дээшлэхээс өөр арга замгүй гэсэн одоо нэг зүрэг байдаг. Тэгэхээр бас энэ ажил бол ингээд явах нэ гэж ойлголоо. Та саяас их сонирхолтой нэг зүйлийг дурдаад өнгөрлөө л дээ. Эрчим хүчний хав болё гэдэг. Яг энэ тал дээр сэргээгдэх эрчим хүчний ялангуяа төслүүд танай аймгийг сонирхоод одоо судалж байгаа ийм ажлууд байна уу? Магадгүй одоо манай нэвтрүүлгийг үзэж байгаа сэргээгдэх эрчим хүч бол энэ салбарын хүмүүс зориулж мэдээлэл өгөхөд. Ер нь бол манай Монгол улс бол одоо нар салхиныхаа одоо нөөцөөр дэлхийд тэргүүлдэг гэж байна. За тэр дундаа Дундгой аймаг одоо Монгол улстай тэргүүлж байгаа нөөцөөр бол хамгийн их боломжтой, хамгийн олон өдөр нартай байдаг. За хамгийн их салхитай. Манай салхи бол ер нь би бас нөгөө өмнө нь бол Дундгойд амралтаараа л очдог, 100 одоо амрах гэж очдог. За тэр нь үеэр хамаатан саднаар очдог гэсэн чинь яг ингээд бүтэн жил байхад бол ер нь жилийн бараг 60-70% нь одоо бас салхитай байна. За тэгэхээр энийг одоо бид нар ашиглах ёстой. Одоо энэ бол мэдээж нөгөө шавхагдшгүй орчим нөөц маань одоо энд байгаа учраас энийг бид нар ашиглая гэж байна. За тэгээд сая бол сүүлийн хугацаанд нэлээд олон удаа аж ахуйн нэгжүүдээс бидэнд бол санал хүсэлтүүд ирээд эхнээсээ одоо шийдэгдээд газраа аваад дуудлага худалдаагаар газраа авсан компаниуд байна. За өмнө нь бас гэрээ байгуулчихсан судалгаа хийгээд явж байгаа компаниуд байна. Эрчим хүчний яамтай одоо хамтраа төсөл хэрэгжүүлэхээр ороод ирчихсэн аж ахуйн нэгж байна. Тэгэхээр одоо энэ бол ажлууд маань цаашаа нэлээд үр дүнтэй явна гэдэгт итгэлтэй байгаа. Ер нь энэ газрын хэмжээ тэгээ газрын төлбөр нь ч гэсэн одоо эхний дуудлага худалдаагаар авахдаа тийм хямд бол биш байна. Сая аймгийн төв дээр ихэд одоо нэг компани орж ирээд 2.3 тэрбум төгрөгөөр яг одоо тэнд нарны одоо панел ингээд байгууллагын газраа худалдаад авчиж байгаа. Тэгэхээр 2.3 тэрбум төгрөг төлөөд авч байгаа компани бол зүгээр байх гэж л аваагүй байх гэдэг нь бол тодорхой тийм ээ. Тэгэхээр ингээд энэ эрчим хүчний одоо төслүүд бол явна. За эдгээр маань хамтарч одоо бас одоо аймагтай хамтарсан компани байгуулъя гэж байгаа одоо аж ахуйн нэгжүүд байна. Хамтраад одоо эрчим хүчний компани байгуулад аймаг одоо бас тодорхой ашиг өртөд яваач гэдэг юм уу. Ийм аж ахуйн нэгжүүд орж ирж байна. За мөн одоо аймгийн эрчим хүчийг одоо бүрэн хангах. За цаашлаад одоо мэдээж одоо энэ бүтээн байгуулалтууд хийгдэн, төсөл хөтөлбөрүүд хийгдэн. Энэ дээрээ бол одоо бас дэмжлэг үзүүлээд ингэ явна гэдэг саналаа оруулж ирсэн явж байгаа компаниуд бол байна. Цаашдаа бол мэдээж энэ чинь одоо тэгээд шинээр ирж байгаа газрууд бол бид мэдээ танилцуулж байгаа. Манай дээр ийм газрууд ингээд юм хийх гэж байна. За энэ дээр нь танд нэмээд өрсөлдөхэд одоо асуудалгүй гэх юм бол та нарт одоо боломж бол байгаа. За бизнесийн компаниуд мэдээж судалгаагаа хийн. Тэр нь одоо зөвхөн энэ одоо манай аймагт одоо тэр эрчим хүчний одоо салхины өнөө нарны станц байгуулах гэдэг манай аймагт зориулж бол мэдээж биш шүү дээ. Монгол улсын хэмжээнд цаашлаад энэ нөгөө өмнө говьд байгаа, дунд говьд байгаа энэ уулуурхайн компаниудыг хангана. За тэгээд Орос хятад руу эрчим хүчийг нийлүүлнэ, гадаадын зах зээл дээр нийлүүлнэ гэсэн компаниуд л орж ирж байгаа томоохон хэмжээний бүтээн байгуулалт хий гэж орж ирж байгаа гэсэн үг. За тэгэхээр ер нь бас их дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн маш баярлалаа. Манай бас үзэгчид үзээд дунд говьчууч гэсэндээ маш өөдрөг юм ирээдүйг төсөөлөд аймаг удирдлагын хүрээнд ч мөн адил их нээлттэй ажиллаж байгаа маань гэсэн ийм мэдээлэл миний хувьд бол авсан дээр баяртай. За ирээдүй хэд ирээдүй ч юм уу тийм ээ. Ирээдүйн төлөвлөгөөг ярихаас гадна энэ ирж буй энэ өвлийн тухай хойлоос ярьсан ил бас зүгээр ах. Тэгэхээр өвлжилтийн бэлтгэл танай аймгийн хувьд ер нь хэр хангагдаж байна вэ? За энэ талаар. За манай аймагт ер нь одоо энэ 2021 онд нэг айхтар зууд болсон. Айхтар шуурга болсон. Одоо шорон шуурга нөөлөг салхи гэж ярьдаг. Маш их одоо нийтийг хамарсан шорон шуурга болоод цаг үргэлжлээд 9 хүний одоо эрдэнэ тайм өргөдсөн. Олон зуун мянган мал одоо хорогдсон ийм асуудал болж ирсэн. Тэр нөөлөг шуурга гэхээр нөөлөг салхи гэдэг нь одоо юуныхаар гадныхаар бол одоо нөгөө торнадо энтер гэдэг шиг те. Ийм тэнгэр газар нийлсэн, нөмөрсөн ийм одоо ингээд хар шороо орж ирнэ гэсэн үг.
Энэ бол мэдээд сүлжилттэй холбоотой, газрын дөрөлттэй холбоотой ийм асуудлууд байдаг. Ийм болж байсан. Тэрээр маш олон тийм маш их хохирол амсаж байсан. Түүнээс хойш бол манай иргэд маань мэдээж одоо өөрийн одоо хувийн бэлтгэлээ бол маш сайн хангадаг болсон. За аймгийн зүгээс бол бас одоо аюулгүй нөөцүүдийг бүрдүүлж байгаа. Сумдууд маань бас аюулгүй нөөцөө бүрдүүлж байна. За энэ жил бол говийн аймагуд ерөнхийдөө зуншлаг намарж байгаа бол боломжийн сайхан байсан. За гэвч харамсалтай нь одоо нөгөө энэ үлийн цагаан хотно гэж одоо энэ хорт мэрэгчин байна. Энэ бол одоо нөгөө хөрсийг маш ихээр одоо ингэж ухаж сүйтгэж бэлчээрийг доройтуулд юм байна. Энэ бол энэ жил маш их байсан. Үүнтэй холбоотойгоор манайхан бас одоо оторлоод эхэлчихсэн байна. Төвийн сумдууд маань 4-5 сумдууд бол оторлож байна. Нийтдээ одоо гадны аймагуд руу болон дотооддоо бол 200-аад өрх оторлож байна. За тэгэхээр цаашдаа бид нар бол энэ үлийн цагаан хотно гэдэг нэг бол устгалыг нь маш сайжруулах хэрэгтэй байна. За энийг устгах одоо тэр нөгөө бактерижуулсан будаа гэдгийг хүнсэтэй аж ахуйн яамнаас тендер зарлаад авч өгд юм байна. Гэтэл нөгөө тендер нь хориодсонтой холбоотой 5-6 сард одоо энэ будааг нийлүүлдэг. Яг энэ одоо үлийн цагаан хотныг устгах үе нь бол хавар дөнгөж хот нь одоо хөдөлж эхэлж явах үед одоо устгах хэрэгтэй. Гарч ирээд нөгөө хоол тэжээлдээ орчихсон 5-6 сард болчихсон хот нь бол ингэж тэр амархан хортой будааг нэгдэж устдаг юм байна. Тэгэхээр энийг бол бид нар одоо цаашдаа анхаарах хэрэгтэй. Хөдөө аж ахуйн яам тэр тендер зарлаад энэ явдаг бол маш эрт авч энэ хичээнээс хөдлөх үед нь бол өгж явах хэрэгтэй байна. За аймгийн болон сумын аюулгүй нөөц гэж байдаг. Гэхдээ энэ бол хангалттай биш. Одоо аймаг бол энэ жилийн тийм ээ. Тэжээл бол өвснэ. За өвснэг 500 тонн, тэжээл 540 тонныг одоо авч хадгалаа гэж байна бидний. Гэтэл 500 тонн өвс, 540 тонн тэжээл нь бол манай аймгийн малд 3 хоног өгөх одоо ингээл тэжээл өвс гэсэн үг. Маш хүндрэлээ гэсэн үед бол 3 хоног л өгөх ийм одоо нөөц байд юм байна. Тэгэхдээ малчид маань өөрсдөө дор бүрнээ нөөцөө бүрдүүлж байгаа, сумын засаг дарга нөөцөө бүрдүүлж байна, аймаг нөөцөө бүрдүүлж байна. За бидний хувьд жил бүр одоо 100 тонныг одоо бүрдүүлдэг байсан бол энэ жил цаг хүндэрнэ гэдэг засгийн учраас гэнтийн одоо шийдвэр гаргаад 500 тонныг бүрдүүлэх гэсэн. За бид бол бас одоо энэ төсөн мөнгө нь 500 тонныг бүрдүүлэхэд чинь ингээл 2 тэрбум хэрэгтэй болж байна. Аймгийн аюулгүй нөөц гэж байна. Зөв. Аймгийн хувьд бас саяных шиг одоо таны саний ярьсан шиг ийм нүүлэг шуурга боллоо гэхэд онцгой байдлын албаны хүний нөөцийн асуудал, за магадгүй хангамж, тоног төхөөрөмжийн хангамж тийм ээ. Энэ асуудал юу нэр байгаа вэ? Мөн дээрээс нь нэмээд ийм онцгой байдлын үед зарлан мэдээлэл хоёр талдаа солилцох ийм дэд бүтцийн асуудлууд юу аймгийн хувьд шийдэгдсэн байгаа юу? За ер нь одоо нөгөө бүх хүмүүстээ утсаар нь одоо мессеж хүргэдэг. Энэ одоо юуг бол бид нар бий болгочихсон сүлжээгээ. За цаг уурын нөхцөл байдал бол өрчлөн сэргийлэх нөхцөл байдлуудаа хүргэж байна. За онцгой байдал болон одоо шуурхай албад гэж байгаа сум болгон дээр шуурхай албад онцгой байдлын газар. Тэрнээс гадна шуурхай алба гэдэг маань бол мэрэгжлийн ангиуд гэдэг одоо нөгөө бүхэл төрлийн албаагч байдсан даа өрхөө одоо тэр хороо сумын багийн ажилтнууд эдгээр маань нийлээд мэрэгжлийн ангиуд гэж нөгөө төмөр гаруул явна, ус байвал явна, бүх юмд л явдаг юм хүмүүс байгаа. Эдгээр маань бол бэлэн байдлаа хангасан. Бид бас сая 100 үер ус болохтой магадaltaгаар үер ус зайлуулдаг системүүд, за тэгээд одоо нэг помпууд гэдэг юм уу те иймнүүд авч өгсөн. Манай онцгой байдлын одоо алба бол одоо мэрэгжлийн боловсон хүчин болон тоног төхөөрөмж хэмжээ бол ер нь асуудалгүй гэж үзэж байгаа. За гэхдээ нөөлөг солих гэдэг бол ерөөсөө урьдчилан мэдэх боломжгүй юм байна. 21 он ч гэсэн урьдчилан мэдэх боломжгүйгээр ерөөсөө хэдхэн минут секундын дотор л ингээд ороод ирдэг. Гэнт босдох юм байна гэдэг ийм юуг бол өгж байсан. Тэгэхээр энд бүгдээрээ одоо юутай мэдээлэлтэй байх хэрэгтэй. Манай малчид маань одоо өөрсдөө бас нэг ветер винди эднэр гэдэг нь солихны аппарат суулгачсан тэрийг хараад өөрсдөө ингээд ажиллаад байж байгаа. Одоо гол асуудал бол энэ юуны сүлжээг одоо бүрэн болгох, сүлжээтэй болгох энэ асуудал бол хамгийн нэн чухал байгаад байгаа. Түрүү нөгөө энэ юуг хэлчихсэн тэрийг бас талрах хэрэгтэй байх гэж бодож байна. Бид энэ өвлжилтийн бэлтгэлээ хангахад бидэнд одоо зайлшгүй одоо тэрм 2 тэрм төгрөг шаардлагатай болж байсан. За гэтэл одоо энэ 103 аймагт энэ жил бас нэг гал төмрийн аюул болоод гал төмрийн аюулд одоо 103 аймгийн олон малчид өртөж одоо малаараа мал гэрхгээр одоо шатаж хорогдсон байсан. Түүнд манай аймгийнхан маань манай аймгийн иргэд нэг хон нэг өрх гээд аян явуулаад нэг өрх нэг хон гэж аян явуулаад 3500 хон хандвилсан. Тэрийг би 8 сард одоо энэ
103 аймагт хүргэж өгсөн. За түүний хариуд манай аягны хариу өдөртөө гэж манай 103 аймгийнхан маань бидэнд өв сандуулсан. 6500 боодол өвс. За дээрээс нь нөгөө 1000 га дээр хадлан авах. Одоо үн төлбөргүй хадлан аваа гэдэг. Тэгээ манайхан тэндээс очиж одоо нөгөө манай аймаг бол хадлангаа үн төлбөргүйгээр ингээ өвлөлтийн бэлтгэлээ бас хангацчихсан байгаа. За. Тэгэхээр бас нөгөө 103 аймгийнхантаа бас талархаж байгаа. Манай аймгийнхаа малчдаа бас талархаж байгаа дэлгэмдүүлээд илэрхийлье гэж бодлоо. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн цаг хийн төрөд өндөрлсөн байна. Үзэгчдээ болон танд маш их баярлалаа гэж хэлье. За мөн баяр хүргэе. Үзэгчдээ бас уриалжлахад дунд гавд очиж шуурших бол өргөн боломжтой болсон байна. Маш их бизнесийн болон амьдрах орчны нөхцөл сайжирсан байна гэдэг мэдээллийг авсан байх гэж бодож байна. Үзэгчдээ дараагийн дугаараараа уулзтлаа. Баяртай. Нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар